Мэдээж юм өөх тамаа идсэн бол би өөх идчихлээ гэж мэднэ. Хуушур идэхлээр бид нар өөх идчихлээ гэж мэднэ. Тэгтэл бид нар одоо шалбууд акаан дээр, чипсэн дээр маш их хэмжээний өөх тос байгааг тооцоолохгүй идэт байдаг байхгүй. За тэгээд өөх тос одоо тэр өөх тосдог хоол хүнс аманд орж ирээд бидний боловсрч хэрэлдэг газар бол нарийн гидсэн байдаг. За нарийн гидсэнд орж ирээд байдаг гэхээр тэнд ийм том өөхөн тусал маань цөсний нөлөөгөөр мицийг хэлбэрч илжээд юм жижиг хэлбэрт хуваагддаг гэсэн. За тэгэнгүүтэл яадаг гэхээр нойр булчирханаас липаза гэдэг фермент гарч ирээд тэрийг задлаад тэгээд тэр өөхөн тусал маань гидсний ханаар шимэгдээд тунгалгийн судас руу ийм хиломикрон гэж нэрлэгдэх ийм том өөхөн тусал хэлбэрээр ордог. Судасны хан хатуураад, зузаараад, уян хатан байдал алдагдаад эхлэх үеэс эхлээд энэ судсаар тэжээгдэж байгаа эргэтэн гэдэг зүйл цусан хангамжийн дутагдалд ороод энэ дээрээс эд эргэтний одоо энэ гихшлийн шинжүүд гарна. Гэхдээ цусны урсгал ингэж удаашраад одоо шинж тэмдэг илэртлээ энэ бол маш удаан явагддаг. Амьдралын туршид явагддаг процесс гэдэг. Тэгэхээр энэ маань одоо хамгийн их нэрвэгддэг эргэтнүүд маань юу вэ гэхээр байнгын үйл ажиллагаатай байдаг. Зүрх, бөөр, тарих. За тэг яах нь одоо захын судаснуудаар энэ үйл ажиллагаа илүү тод ажиглагдаад тэгээд нэлээд өндөр нарийс буюу 70-аас дээш үеийн нарийсэл өгсөн тохиолдолд тухайн эргэтний зүгээс хэмгэгшил илэрнэ.